Миний нэрийг Сэчин чимэг гэдэг. Урдын дундад хушууна гагч мод болгосон Баян хангай сумын Баян чагаан гачаана малчин үлжигийн баг хүүхэн. Би та нарт мэдүүлэх нь манай бэлчээрийн нэгэн муу санаа өвөрсөн хүн мөхлөх арга хэмжээгээр эдэлж ашиглажээ. Тэгэд манай гэрийн 5 ам хүн бэлчээр нутгаан алдаж орох гэргүй хүссэн ажил хийж амьдралаа нөхцөлдөг болсон. Энэх байдал бол малчтын бэлчээр нутгаан алдсан үр дүн юм. Та нар энэ учрыг хүндэтгэж үзэх болоосой. Манай гэрийн нэгтэн 1600 гаруй муу бэлчээр 2000 бөгөөд 2 онд гадна газрын Шүжайлын зөвхөн нэг л түмэн төгрөгөөр нийт 26 жил дүрээсэлж авжээ. Тухайн үед ээж нас барчихсан байжээ. 5 хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх хүнд дараасаас болж аавын сэтгэл санаанд нүсэр их чухал төгжээ. Арх ууж санаа сэтгэлдээ тавьчруулж аргагүй нөхцөл дор бэлчээрэн дүрээсэлсэн. Энэх дүрээсэлсэн үн ханш нь хэтэрхий хямд байгаа шүү. Энэ үн ханш бол манай гэрийн амьдралд дорой буурай байгаа үеийн жавшааныг далимдуулсан учир. 2000 бөгөөд 4 онд Шүжайлын аавын гарын үсгийг дуурайн журж худал гэрээ бичиж дүрээсэлсэн бэлчээрийг бас нэг алхмаар хойлоос журчин шилжүүлэн даачилсан байна. Үүнээс хойш манай гэр бүлийн амьдрал өөрчлөгдөж бэлчээргүй болж адуу малаа алдсан. Урдын дундад хушуунд газар доорох эд бодос элэгдэдэг учраас бэлчээр нутаг хойл усаар шилжүүлэн даачилсан учрууд хүнд ноцтой оршиж байна. Манай гэрийн ийм явдал бол зөвхөн мөсөн уудын нэгэн үнчиг. Тиймээс энэ учруудын гоч нэгэн жишээ болох юм. Бэлчээрээ алдаснаа дараа бидний гэр бүл нүн хүчээр бэрхшээлтэй болж хүссэн ажил хийж амьдралаа аргах чаддаг болсон. Би тэр үед бага байжээ. 12 настай. Одоо би том болсон. Би гэр бүлийнхэн төлөө үнэн ёсыг олж авна. Миний санал зорилго бол 1. Хүсгэн Шүжайлын худал хурамг арга хэмжээ хэрэгжилж хойлоос зөрчиж манай бэлчээрийг хойл босоор шилжүүлэн дамжуулсан учрыг мөрдөн байцаах хойлын хариуцлагыг олгоох болтугай. 2. Хүсгэн засгийн ордон тухайгийн газарт очиж байцаан тодорж манай гэрт үнэн ёсыг олгоох мөртөн бэлчээрийг бачааж өгөөрэй. 3. Хүсгэн дээр шатантай хүмүүс бид нарын бэлчээр алдсан явдлуудыг болон өрөөд малчин ардын хүчээр бэрхшээлтэй амьдарч байгааг анхааралдаа аваарай. Бэлчээр нутаг бол малчтын амь нас. Бэлчээр нутгийн алд бол аливаа бүхнээ алдсантай адил. Хүсгэн төвийн байцаалтын ангаас манай малчтын жигдэнгийг ойлгож аваарай. Бид нарыг хавсарж алдсан нутгийг бачаан өгч өгийн элвэг сайхан амьдралыг олгож өгөөрэй. Үүнээ тул урдын дундад хушууна өрхөө хамгаалсан малчин Сэчин чимгээс